Цэцэгнээс сайхан хөвгүүдийн хайрын төв, үнсгэлжингийн үлгэр лугаа, гол дүрийн амьдрал, Солонгосын хамгийн баян айлын хүү болон ядуу айлын охины дунд бий болсон хайр сэтгэлгээд хурган токс хөдөвч үзэх сонирхолтой хөгжөлтэй нэг юм кино 2009 онд гарч Аз ТV-г байлдан дагуулж исэн мэлээ. Мэдэх нэг нь мэднэ л дээ. К-драмын токсик харилцааны эхлэлийг тавьсан домогт F4 буюу Voice Over Flowers сурлын эхний хагасыг өнөөдрийн дугаараараа ярьж өгөхөөр шийдлээ. Нэрийн таадмын Voice Over Flowers цувралаа Монгол орчуулга дуу оруулалтаагаар хаанаас нэг дор үзгээ мэдэхгүй байвал нэг сайхан мэдээд болгоё. Univision-ы Аз багтсан зөвхөн энэ 11 сард 50% хэмдэрч 4950 төгрөг болсон байгаа юм байна. За тэгээд Voice Over Flowers цувралаас гадна зочд буудлын эзэн, боловсон ирчүүд, Autumn in My Heart, Reply 1988 зэрэг сэтгэл тоногсон олон солонгос цувралуудаа Аз багцаас хүлээн авч үзэх боломжтой болсон байна шүү. Харин одоо бүгдээрээ Voice Over Flowers кинонд орцгоё. Киноны гол үйл явдал Шинхua хувийн сургууль болж өнгөрнө. Энэ сургууль нь болохоор Солонгосын хүн амын нэг хувьд багтах баячуудын хүүхэд суралцдаг элитийн элит сургууль аж. Хэрвээ сургуулийн нэр нь CV дурддагдвал бүх хаалга нэгддэг гэнүү зам засагдаг ч гэнүү хайшаа тийм баг. Их чухал сургууль юм ах уу. Сургууль дотор нэг хүү өөрийнхөө шүүгийг салгалан онгойлгоход дотор нь арга ясны зурагтай F4 гэсэн бичгтээ улаан хөнгөн цаас өөдөөс нь хараад байж гэн. Хүүдэр цаасыг хараад улам салгалаа зогсож байтал олон хүүхдүүд гарч ирснэ бүглэглэн зодоод эхлэвэ. Тэгэхээр энэ улаан цаас авсан хүнийг нийтээрээ дээрлэх ёстой юм шиг байна. Энэ үеэр сургуулийн гадаа нэг охин дугуйтайгаа хүргэлтээр иржээ. Жанди хим цэвэрлэгээс хүргэлтээр ирлээ гэд сургуулийн хашаар орлоо. Энэ охин бол манай сургуулийн гол дүр хим цэвэрлэгээний бидэнстэй айлын том охин Хэрсүү Жанди юм. Тэгээ сургууль дотор хүргэлтээ өргөж явж байтал сургуулийн хоолны газар гэж нэг лагшри ресторан байна. Жанди мэн хэмч цодуулсан бандид товч хүргэж өгөх ирсэн юм байна шүү дээ. Нөгөө хүн харин бүр цус нүчтэйгээ хултгалчихсан сургуулийн дээвэр дээр зогсоод байж байна. Доор нөгөө хүүхдүүд ч бүр тоосон юм алга. Тэгээ тэр хүүхдүүд ингэж ярьж байгаа. Тэрнийг ядаж 7 хоног төвчнө гэж утсан чинь 3 хон хонлоо штэ гэж шоолж молоод амар дээрлэхэж гадуурхаж байна. Хүргэлтийн охин хүрэх ёстой хувцастайгаа хамт дээвэр дээр гарч ирэнгүүтээ үсэх гэж хүүд ёстой мэдрэмжгүй балаа юм ярьж гарлаа. Шууд л чи амиа орлох гэж байгаа юм ийм гой сургуульд байж юу гэж мэгээд л. Гэхдээ ер нь тэгээд ямар хүн агаар сэлгэх гэ дээвэр дээр зогсож байгаа вэ? Хүүэр нь яриаг нь сонсож байгаад шууд үсэрч эхлэв. Гэхдээ харин тэгтэл Жанди минь хүүг унахаас нь үнбэрч авлаа. Тэр доор байсан хүүхдүүд нь 0 зураг хүрэг дараад хүний мод дуртай нарахгүй. Ингээд тэр зургийн түмэн тараад хим цэвэрлэгээний Жанди охин маань хэд хэдэн сэтгүүлийн нүрийг чимээд амжив. Сонь сэтгүүлийн нүрэн дээр энгийн айлын охин баячуудын сургуулийн дээрлэлтийг зогсоолоо гэсэн гарчиг Жандигийн зургтай гараад гол дүр маань хурган од болно. Сонь сэтгүүл гарснаас хойш Жандигийн нэр хүнд нь өсөөд л харин нөгөө талд хувийн сургуулийн нэр хүнд нь шалаар унав. Сургуулийн захирал нь бүр зад урлаастай. За тэгээд энэ хил амны эсрэг Жандиг Шинхua сургуульд тэтгэлгээр суралцахаар боллоо. Жандигийн гэрийнхэн дээр сургуулийн захирлын сугны ус нөгөө нэг нарийн бичиг нэрээ санал тавихад Жанди бол шууд би тэр сургуульд явахгүй баяртай гэсэн чинь ээж нь одоо ээжийн хүчийг гаргаж байгаад чи маргааш Шинхуад орноо. Өөр найраа байхгүй гэж авлаа. Ээжийн үг хууль болохоор одоо тэгээд сургууль сурахаар боллоо. Охиноо айлуулах дажгүй сургууль сурахч гэдэл тэгсэн баг л да. Шинэ сургуулийн эхний өдрөө дүрм товцоо өмсөд аавараа хөргүүлж ирлээ. Аавнаас хар нүдний шил зүүчгсэн жолоочин дүр тоглож монголоод л. Энэ үеэр өөр нэг сурагч бас сургуультай хувийн нислэг тэрэг ирж байна. Мэдээж манай киноны гол дүр Starboy Q Jump шүү дээ. За нөгөө талд Жанди эхний өдрөө 10 том сургууль дотор төөрөөд явж байхдаа киноны нэгэн гол дүр болох Emo Boy жихүүтэй таарна. За тэгэд юуны төлөө Emo Boy билээдэг. Гэгээн цагаан өдөр сургуулийнхаа цэцэрлэг түрээлэн цав цагаан костюм бичээхтэй хийл хөгжим тоглож зогсож байгаа шүү дээ. Сургууль дотор харин F4 ирж ийн гэж хүүхдүүд орилдон цуглахад нэх амар эрэхтэй хамтлагын дуучин шиг стил имижтэй дөрвөн гар ирнэ. F4-ийн гишүүдийг танилцуулбал хамгийн ихний гишүүн Шинхua корпорацийн шууд өв залгамжлагч Q Jimfyu. Дараагийн гишүүнийг нь Emo арцарын шууд танилцуулах Жихүү гүфгөөд хуучин ерөнхийлөгчийн ач хүн бас л маш баян айлын хүүхэд. 3 дахь гишүүнийг нь Соо Ижүн гэдгээ урлагийн салбарт нэлээд том байр суурь эзэлдэг гэр бүлийн өв залгамжлагч юм байна. За 4 дахь сүүлийн гишүүнийг Үбин гинэ нэлээд том мафтай холбоотой гэр бүлийн өв залгамжлагч. За тэгэхээр энэ F4-ийн гэдэг нь хязгааргүй баян айлын хүүхдээс бүрдэх найзуудын хүрээллийг хэлдэг аж. Бүгдээрээ л өв тэгш төрснөөс гадна нэлээд хөрөнгөтэй айлын хүүхдүүд учраас бүгдээрээ тэдэнтэй дотносхийг хүсдэг аж. За тэнгүү цугсан хүүхдүүдээс Starboy Q Jump нэг хүүг өөртөө нэжлэх цамц өмссөн гэж цамцан дээр нь ундаа гасгачлаа. Гэхдээ тэгсэн нөгөө хүүхэд нь юу ч хийхгүй дээрлэхүүлээ л зогсож идэг шүү. Энэ хүүхдүүд ч одоо дээрлэхүүлээ сурчсан юм шүү дээ. Энэ үед харин Жандил ганцаараа уурлахад 25 нэмэх царайтай сургуулийн форум өмссөн 3 эмэгтэй гарч ирээд сургуулийн хамгийн 3 хөөрхөн охин байна. F4-ийн талаар хизэж муу ярьж болохгүй энэ төр гээд дүрм журам шиг юм танилцуулж явлаа. Энэ хүмүүс ч одоо тэгээд дээрлэхүүлэхтэй дуртай байдаг юм байх л та. Жанди минь бас л хөөрхөн найзтай болоод авлаа. Тэр найзтайгаа хамт заримгдаж явж байтал Жимфүүтэй мөргөлчгөө. Гэтэл тэр найз нь самсаргүйгээр өөрийнхөө заримгийг нөгөө Starboy Жимфүүгийн гутлан дээр заримгаа тусаачлаа. Тэгсэн нөгөө тэнэг Жимфүү нь миний гутлан дээр туссан заримгийг 7 гэж авсан.
Бас лайхтар юм шүү. Тэгсэн найзгаа өмөрсөн Жандиг найз чинь чухал юм бол найзынхаа өмнөөс заримгаа 7 гэж авлаа. Гэхдээ тэгээд Жанди одоо юу гээл юм балын мөлийн шүрвтэй шууд уурлаад өөрийнхөө идэж байсан заримыг Жумпигийн нүүрлэн нилаа тавья. За тэгээд энэ үйл явдлын дараа Жанди маань киноны ихэнд гарсан улаан картыг өөртөө авч үзлээ. Тэгсэн чинь хүүхдүүд бүгдээрээ Жандиг маань нийлж дээрлэхэд сандал ширийг нь ангиас гаргаад өндөг шидчихмэжэл бүр нэг шижгийн балж өгч байна. Жандигийн хамгаас найз нүртэл Жандигаас нүүр буруулаад бас муухай байна. Жанди маань харин энэ үйл явдлын дараа болонд очиж уйлж гарлаа. Тэгтэл тэрэн дээр нь F4-ийн Эмо бой болох Жихүү ирж ачуураа авч өглөө. F4-ийн бүхлээрээ л муу хүмүүс биш болтой. Жумпигийн дээрлэхэл энүүгээр дуссангүй. Усан сэлтийг нь бассейнд хог хайсан ч байх шиг бүр нэг заваарна. Тэгсэн Жанди бол тэр бүгднгийн түүж аваад өөдрөгөөр бэлтгэлээ өргөжлүүлнэ. Бассейнасаа гарч ирээд хувцас солиод үйжсэн Жанди дээр 4 залуу ирчихсэн бүр чирж явах нэ. Нөгөө нэг ирэх юм бол Жумпигийн завраар л байх та. Арай гэж Эмо бой Жихүү гарч ирэн аварлаа. Эдний гадуурхалт дууссангүй. Бүр Жандиг жирэмсэн гэсэн ховж юу гаргасан ч ухшиг. Энд ч бас хэтэрж байна. Одоо л Жандигийн төвчээрийн утсан тасарч Жимпүү дээр эргчин эмгчний үдэлцэх гэж ирвэ. Жанди минь шууд шулуун өшгөлтөөр Жимпүүг өшөглөж унгаалаа. Үргэлжлүүлээд Жимпүүд зориулан ёс уртгууны лекц айлтлаа. Тэгсэн нөгөө Жимпүү чинь энэ явдлын дараа ганцаараа бүр энийгээ сууж байна. Мазохист юм болов бүү мэдээ. Яасан гэсэн чинь Жимпүүгийн бодлоор Жанди өөрт нь ухаан санаагаа самууртал дуулчихсан болохоор ийм үйлдэлүүд гаргаад байгаа юм бахөө. Энэ хүний одоо өөрийгөө хайрлах хайрна гэж агуу юм да. Жанди сургуулийнхаа болонд нуугдан явж байтал харавцтай хүмүүс гарч ирээд биднийг даган яв гэснээр хүчээр ширээд явчлаа. Жанди минь ухаан алтан сэрхэд дөрөв ихч Жандид массаж хийж байна. Үргэлжлүүлээд нүрийг нь удаад даашин зөмсүүлээд үнсгэлжингийн үлгэрийн биелэл боллоо. Тэгсэн гинт нөгөө булангаас Жимпүү гарч ирсэн ээ. Ингэж байна. Чи надад хайртай үсттэй. Одоо өөрийнхөө сэтгэлийг надад илчил гэж мэгээд унт юм да. Гэхдээ ингэтлээ өөртөө ихтэй хайртай хүн гэж бас байдаг. Хүчээр сэтгэлээ хичүүлнэхээр бас одоо сэтгэжлэг юм л да. Тэгэд өөртөө дурлсан Жимпүү үргэлжлүүлэн өнөөдөр чамд 100 сая вон өргөцсөн. Хэрвээ наттай хамтай бол өдөр бүр энэс их мөнгө үрж болно шүү дээ гэж байна. Энийг сонсон Жанди бүр шоконд ороод хамаг өмсүүлсэн зүйл чимгэл хувцсыг нь тайлж хаяад яваад өглөө. Бүгдийг нь мөнгөөр худалдаж аваад сурчсан Жимпүү бүр уурлах уйлах нь ойртоод гэрэн гүйцэтгэгч нартаа уураа гаргаж төвчгөнлөө. Жанди Жимпүүгээс гараад хөл нүцгэн явж байтал Эмо бой Жихүү мотоциклтайгаа хажуугаар нь зурж тараад өөрийнхөө готлог өгж мөгөөд за ер нь юу ч болоод байгаа. Тиймэрхүү юм боллоо. Тэгтээ ойлгомжтой ганц зүйл гэвэл Жанди Жихүүд саранхи болжээ. Тэгээд өөрт нь ганц тусдын болж байгаа хүнд татагдж байгаа байлгүй дээ. За тэр жаахан сургууль дээр Жандиг дээрлэх сайр л байна. Биеийн тамирын хичээлээр ангийнх нь бүх хүүхдүүд Жанди руу бөмбөгөө онилж идээд байдаг шүү. Яасан ч дээрлэхгүй юм. Тэг шидэж байгаад нүүрлэн оноод хамраас тус гараад авлаа. Жанди мэн ганцаараа хамраа угаангаа уйлаа зогсож байхад нь Жимпүү ирсний харагдах гэж үзлээ. Энэ Жимпүүгийн зан хаашиг бүр ойлгохгүй байл л да. Жанди мэн юу гэж харах болох вэ? Хамаг ураа Жимпүүд гараа авчлаа. Угаасаа Жимпүүгээс болоо сургуулийнхын Жандиг дээрлэхэд байгаа шүү дээ. Ингээд өдрлийн амралт өгөөд Шинхуа сургуулийнхын сургуулийн аяллаар явхаар болов. Тэр аялал нь бүтэн 20 сая вонны үнэтэй 1 сар Европоор аялах юм гинэ. Аялын өдөр ирж Жимпүү онгоцны буудлын дээр Жандиг хүлээгээд явж идэг шүү. Энэ хоёрын харилцаа гэж хамт байж чадахгүй тусдаач байж чадахгүй гэдэг шиг юм боллоо. Аялаас гадна Жихүүгийн анхны хайр Минсион Солонгос ирж байгаа юм байна. Жихүү баг багтаа ээж аваа машины осноор алдсан юм байна. Тэгээ баг багаас нь Минсион харагдаж хажууд нь байсан болохоор анхны хайр нь олжээ. За тэгээд Жихүү соёон нэгчигээ тосч үлдээд F4-ийн үлдсэн 3 сургуулийн аяллаар ниссэн байна. Энэ үеэр Жанди юу гэж зүгээр авах вэ? Найзтайгаа хамт замын аялалд гарлаа. Жандигийн сайн найзыг Га Ил гинэ. Тэгсэн Жимпүү нь бүтэн хөлөг онгоц түрээслээд Жандигийн жижигхэн замин дээр хүрээд ирдэг юм да. Тэгснээ цагаан хоолой орчихсан ингэж хашгирч байгаа. Өө ийм цэвэрлэгээний охин бид Европ тэд хэдэн удаа очисон болохоор уйдчихсан. Тэгээ чам дээр ирлээ гэж ч баг шиг. Жандиг өдөж өнгөрлөө. Жимпүү Жандиг бол уйдээд идэх юм бах та. За тэгээд оройн Минсион буюу Жихүүгийн анхны хайр ирсэнтэй холбоотой үйлчлэг зохиож Жандиг Жихүү өрлөө. Жихүүд саранхи болчихсон болохоор шууд зөвшөөрөд очихоор болов. Гэтэл нөгөө сургуулийн хамгийн хөөрхөн 3 гэж өөрсдөө цоллоод өгдөг 3 охин ирснэ Жандигийн чихэнд дим шивнээд өнгөрлөө. Энэ 3 толгойтой луушиг гарууд ирнэ яах гээд юм болоо. Тэгсэн манай Жандид дүр тойрдог үжиглэг гээд шаал худлаа имэрчихсэн. Ядаж явахад Жанди тэрэнд нэтгээд амар хэнцэр үжиглэгтэй Wonder Woman дүр тойрчихсан очноо. Тэгснэ нөгөө худлаа ирдэг 3 охин гуруулаа ирээд дээрлэж явж хүчээр хүрмийг нь тайлбарлаа ичлаа. Тэгтэн Жанди маань чих сонин байдалд оров. Гэтэл Жанди дээр маань Жихүү ирээд өөрийнхөө пижакийг нөмрүүллээ. Нөгөө үжиглэний эзэн Минсион сүүшиг сайхан сэтгэлтэй байж тараа Жандиг өөрийнхөө өрөөнд оруулаад гойлж хангалаад хүүхэн болгоод тавьчлаа. Ийм сэтгэлд нь л одоо Жихүүд орсон байх л та. Буцаад англаад үдшилтэд ирэхэд Жихүү Жандиг маань бүжинд өрлөө. Тэрийг нь харсан Жимпүү бүр хардааж байгаа юм шиг уурлаад байгаа юм шиг байдал гаргав. Жанди бол зүүдэндээ үлгэр дотор орчихсон юм шиг л энэ мөчөд Жандигаас илүү жаргалтай хүн энэ дэлхий дээр байгаагүй хөө. Ингээд үдшилгийн хаа нэгтээ Жимпүү бүр шаналаад ганцаараа сууж байхдаа гулсаад усан сан руу унчлаа. Ядаж байгаа сэлж чаддгүй юм байна шүү дээ. Заар Жихүү Жанди хажууд нь байж тараад Жимпүү маань авраллаа. Тэгээд Жанди маань хамаг байдаг арга чаргаараа Жимпүүг сэргээх гэж үзэж байна. Бүр хиймэл амьсгал хийх дээрээ тулаад тонгоож байтал нөгөө Жимпүү нь өөдөөс нь татаад өгдөг шүү. Тэгээ зүгээр гэдгийг нь мэдээ дуурсан Жанди ч нэг алганы амт үзүүлчихэд уурлаад гэрийн зүг алга болов.
Үзэг солигтоод жихүү цасан донд ганцаараа хий тоглож байгаад гараа зүсээ тайзуу. Тэрийг харсан Жандич яг урд нь сүгтэн суугаад гарыг нь боож өгч байгаа юм аа. Гэхдээ тэгтэл ботны цаанаас нөгөө хамгийн хөөрхөмдөд 3 охин ч нэрчгсэн бичлэг хийж байна шүү. Тэр бичлэгээ бариад Жимпю руу гүйж ирээд үзүүллээ. Гэхдээ Жимпю тэгээ тэрийг нь хараад хартаад өглөө. Уг нь хартахаар харилцаатай биш хаад юунд хартаад идэв. Тэгээд Жанди дээр ирчихсэн гэж байгаа. Чи намайг алийлах гэж бодоо юу гэснээр хүчээр үнсэх гэж дайрва. Энд чинь одоо шууд утгаараа бэлгийн дамж үү дээ. Гэхдээ тэгээд Жанди юу гэж үнсүүлэхдээ чадхаараа л эсэргүүцэн. Эсэргүүцэж байгаад Жимпю улам улаарад би чамд тэгтлээ зааван байна уу гэж мэгээр бүр алга болов. Инхээр юу юуны тухайн төрлөгөө үнсэлцэх гэж дайрхаа болцгоё. Ядаж нэг харилцаа үүсгэсэн бол яа их вэ? За ингээд энэ явдлаас болж бүр нэг депрессэнд орсон Жанди маань гэртээ ногоороо твтэж байтал Жандид Суёны төрсөн өдрийн үдшилгийн урилга ирлээ. Жандигийн аав ээж нь бол манай охины дээдсэн данд гарах боломж идэр гэж баярлаад хүчээр чамааг охиноо үдшилг рүү хөөж байгаамаа. Үдшилгний урилгатай хамт Жандид сайхан сэтгэлтэй Мин Суёноос дайшин зиржээ. Уригдсан үдшилгтэй ирэхэд нь Суён ихчилж байгаа. Би энд үдшилэг зохиосон нь танд мэдээд болох гэсэн юм аа. Би дараа 7 хоногт Парис руу буцна. Эргэж ирэхгүй баха гэж байна. Гэхдээ тэгэхээр одоо жихүү анхны хайртай хаяг чуу яв. Гэхдээ автаа тэгээд нэг талаараа манай Жанди маань одоо жихүүг Суёнтай хартаад байсан та. Тэр нь бас арай тайвширч явах шиг юм уу? Үзэг солигтоод жихүү Суён хоёр аяг тавганы хэрүүлэгээ сууж байлаа. За тэгэхээр энэ олон жил жихүү Суёныг харж явжээ. Гэсэн Суён маань нүрээ өгөхгүй тэгсэн хэрэг нь холдуулахгүй энэ олон жилийг өнгөрөөсөн юм уу та. Жихүү Суёнд хандаж хэлж байгаа. Би бол ир хүн энэ төр гэж ууралж гарлаа. Тэрийг нь Суён тайвшруулад энэ хоёр үнсэлцэж өнгөлдөөд эхлэвэ. За тэгээд энэ хоёрыг үнсэлцэж байхыг харахгүй бол одоо Солонгос кино байгаа болох байлгүй дээ. Гэхдээ харин тэгтэл хаалганы завсар Жанди шагаачсан зогсож байгаамаа. Ингээл нэг сонин MOI яваад л Жанди дээр хоёрыг хараад тэгэл нэг тийм болж байгаа юм л да. Гэхдээ тэгтэл Жимпю гарч ирээд бас шоглом хийж байгаамаа. Нэг сонд царайлаад иж байхад нь Суён жихүү хоёр өрөөнөөс гарч ирээд дөрүүлээ нүрээ харлаа. Жимпю Жандиг сонин байдалд орсныг мэдж байгаа болохоор хөөхөн аргалаад дагуулад гарав. Жимпюг тэгээд Жандиг дагуулад явахыг харчаад жихүү бас хардааж байгаа юм шиг. Тэгээд жихүүг хардаж байгааг анзаарсан Суён ч бас дахиад хардааж байгаа юм шиг яах гээд байгаа юм бэ? Жанди бас жихүүг Суён хоёрыг хардаад би энийг харцсан хүмүүсэл тойрог боллоо. Ингээд Жанди Жимпю хоёр арх цаадаг газар хамт орлоо. Гэхдээ 10 жилийн хүүхдүүд ийм газраар орж болтгол юм баг та. Жанди тэгээд азгууг нь хэлэх үү, ус арх хоёрыг нь андууруу дуучлаа. Энэ хэсэгтээ их сонио. Ус арх хоёр андуурагдана гэж байдаг юм баг та. За тэгээд нөгөө нөхөр чинь одоо Жимпю чатгаараа л аксан тавьж гарлаа. Сүүлдээ Жимпю бүрүү бөөлжөд хайчдیں۔ Бүр. Ингээд кадр тасраад буцаад ирэхэд Жанди Жимпюгийн сэрлээ. Жимпю сэрэнгүүт нь шууд өөрийнхөө өчигдөр өмсөн хувцсыг гаргаж ирээд ингэж байна. Дэлхийд хоёрхан ширхэг байдаг. Нэгийг нь би, нөгөөх нь Малени Трамп өмсдөг хүрэм. Оригинал Гуччи. Би өчигдөр л анхны болон сүүлийн удаа өмссөн гэж авлаа. Энэ үед Жанди өчтөр болсон зүйлд нь баг сахаг орж ирээд бөөлцсөн хой санамж нь ороод ирлээ. Арх уугаад агсан тавиад бөөлжөд яваад харч бас ичмээ хэрэлтэй. За тэгсэн бандсан Жанди уучлах уугаад явах гэтэл Жимпюгийн шулам ээж нь хүрээд ирлээ. F4-ийг ганц базж чаддаг хүн болохоор шулам гээд байгаа юм да хаашаа. Жимпю ээжээсээ Жандиг яаж нуух вэ гэд нөгөө үлдсэн гурвуугаа залгаж дуудаад 4-7 нийлж төлөвлөгөө боловсрууллаа. Гэхдээ зүгээр нууцаар гэрээсээ гаргаад явуулж болтгүй юм бах та. Өнөөдөр ядаж явахад шулам ээжийн зохион байгуулсан дуудлага худалдаа болж байгаа юм байна гинэ. F4-ийн Жандиг бүрэн брэндээр хувцлаад ээжтэйгээ танилцууллаа. Гэхдээ Жандиг маань Баян ойлын охин аав нь хувц загварын салбарын алдартай хүн гэд тууж хаялаа. Шулам ээжийг нь юу ч чадхаар болохоор ингэж худлаа ярьж Жандиг хамгаалж байгаа юм бахаа. Тэр дуудлага худалдаанд нь зарагдсан зүйлсээс Жандид алдартай усан сэлгчийн нүдний шил таалагдсныг нь Жимпю анзаараад авлаа. Жандиг гэртээ харих гэж байхад нь Жимпю нөгөө хараад исэн шилийг нь аваад өгч явууллаа. Тэгэхээр Жимпю маань бас мэдрэмжгүй хүмүүс биш ээжээ. За ингээд 10 жилийнхэн маань хичээлдээ явхад Эмобой жихүү Эморлийн шин төвшөнд хүрж ойлонгаа хийлээ тоглож зогсож байна. Шалтгаан нь гэвэл анхны хайр Мин Суёныг Парис явна гэсэн шийдвэрээс болоо шүү дээ. Мин Суён нэг мөсөн явахаас өмнө Жандитай уулзах гэж иржээ. За тэгсэн Жанди чинь Суёны өмнө сөгдсөн нь жихүүг битээ орхиж яваач хэрэг та түүнийг орхио явуулбал тэр дахиж хизээж инехгүй энэ гэлээ. Шар хүний өмнөөс хар өнгөчээр бас яах гээл 90 минут дундурж оруулаад идэв дээ. Суён Жандигийн хэлхийг сонсоод хэлж байгаа. Би одоо явахгүй бол дараа явж чадахгүй гэж яриагаа өндөрлөлөө. Киноны уянгийн хэллийн дагуу энэ хоёрын яриаг болонд жихүү сонсоо сууж байна. Суёныг явсны дараа жихүү Жанди дээр очиод энэ чамайг миний өмнөөс гуйгаад өг гэсэн. Чиний бардам зан чинь хаана вэ? Миний үднэс далд ор гэж хэлснээр нэг ангин төгсөж байгаа. Дараагийн эхлээд Суён ихчийн хэсэг өдөр болж F4-ийн Эмобой жихүүгээс бусд нь болон Жанди гаргаж өгөхөр ирлээ. Бүгдээрээ Суёныг тэвэрч гаргаж өгтөл нөгөө жихүүн байдгүй. Суёныг явсны дараа жихүүгөө өөрийн гэгээн төрхөөр үзэгдлээ. Яасан гэсэн Суёны араас явах тасалбараа авчирсан араас нь явж гинтийн бэлэг барих гэж байгаа юм баху. Гэхдээ тэгсэн нөгөө нэг Жандиг маань түрүү далд ор гэдсэн та. Гэхдээ тэрнээс одоо ухаарсан болов яасан Жандиг тухан дээр нүснэ. Энэ жижигхэн охин надад хайрынхаа араас явах зорилгыг өгсөн гэж мэгээд явлаа. Токсикийн төвшин юу нөсөөл биш шүү. За тэгээ үлдсэн хэд маань хичээлдээ буцаж ороод Жимпю Жандиг хагасаа өдрийн болцоонд төрлөө. Үгүй тэгмээрсэн дээ. Хаамаагүй өмсөж өгөх гэж дайрахгүй болцоонд өрөөд анханаас ингэхгүй байсан. Тэр товсон өдөр нь Жанди ээжтэйгээ супер дупер хямдрал алдсаж болцооноос 4 цаг хоцорчвоо. Аргагүй шүү дээ. 11 сарын 11 болчоод завгүй хахад юм болцоо. Тэр дундаа E-Monster Black Friday эхэлчихжээ. Энэ жилийн хамгийн том хямдрал юм байна шүү.
500 гаруй өнөр төрлийн бүтээгдэхүүн 80% хүртэл хамдарч байгаа бөгөөд 10-аас 80% хүртэл хамдарсан бүтээгдэхүүнүүдэд танилцуулж байгаа юм байна. За тэгээд топ бүтээгдэхүүнүүд нь цөөн тоогоор хямдрах төдийгүй бүтээгдэхүүний тоо хязгаартай тул та яараарай. Эрүүл мэндийн бүтээгдэхүүний захим ихтлгүүр E-Mons. За тэгээ Жанди маань E-Mons-оос хамаг хэрэгт бүтээгдэхүүнээ амжиж авчгаад нөгөө хар юм нь өөрийг нь арайч 4 цаг хүлээхгүй илгүүдээ ухааны бодод очтол Жимфүү осгож хөхөнгө алдаад нэг бөөс юм хүлээгээ сууж идэм да. Чаавс. Жанди Жимфүүд халуун копи авч өгөөд барилгын дээр гарч оддыг үзүүллээ. Гэтэл тэр барилгын нь манай хоёрыг болон зогсож байна гэж бодлого түгжиж өвчжээ. Гэхдээ тэгээ манай хоёр ч нэг булан олж аваа суугаад хэдэн цаг хар хүтэн Жандиг хүлээлгэсэн Жимфүү халуураад эхэллээ. За тэгээд өөрсдөө байгаа бүх юмараа ороогоод шүнийг өнгөрөв. Гэрээсээ гадуур хонсон Жанди юу гэж хэлэхээ мэдэхгүй. Одоо надаар туг байхтай хэмээн гэртээ орлоо. Гэтэл Жимфүүгийн гэрийнхэнд Шинхua корпорац залгамжлагчийг аван гадуур хонсон гэж хэлээд гэртэн зөндөө бэлэг өргүүлж. Гэхдээ тэрийг нь харсан аав чинь гадуур хонсонд нь баярлаад байгаа юм шүү. За тэгээд 10 жилийнхэн маань сургуультай очиход Жанди Жимфүү хоёрын хамт байгаа зураг нь тарчжээ. Бүр Жанди Жимфүү хоёр үрхэж байгаа гэсэн мэдээ түмэн төгсөн байлаа. Анх Жандиг хүний чинээ тоохгүй байсан хүмүүс одоо харангуйтаа л мэдж өрөөд харилцан хандлага ногцсон мөржлөгч шүү. Жимфүү харин дээр нь тос асгаж байгаа юм шиг. Тийм ээ. Бид хоёр үргэж байгааг аваа хийсэн. Тэрийг нь сонсон Жандигийн ганц сургуулийн найз нь нулимсаа тусааллаа. Арай Жимфүүд саранхи юм бах та. Бүүгдээ. За тэгээд найзынтай хамт үжитэл найз нь Жандиг дагуулад хамт цэнгэний газар орлоо. Гэхдээ тэгээд энэ найз нь юу төлөвлөлөд байгаа юм болоо. Жандиг хэсэг зур холтоход найзынх нь жинхэнэ төрхөн ил гарав. Яасан гэсэн чинь хажуугаар нэг охин мөрлөгт нь буцаагаад алгадаж идэг шүү. Хоньны ярьс нөмөрсөн чон юм уу хайшин. За тэгээд тайзан дээр Солонгосын Crash Bash хамтлаг өөрсдийн хит тугаад толтой байж байна. Бүр хамтлагийн нэг гишүүн Жандитэй тараа чухам яриа хөөр нилээд унлаа. Бүр хамт салхин тойлохны дээвэр дээр цаг өнгөрөөлөө. Ярилцаж байхдаа Жандид савтаа ус өгсөн юм аа. Гэхдээ тэр усыг нь уусан Жандиг нь толгой нэргээд эхэллээ. Манараас эртэл Жанди маань танихгүй газар танихгүй орон төрөвдөж байна. Тэгснэ толон дээр уулаан уруулын будгаар сайхан шүнийг бэлгэлсэнд баярлаа гэсэн бичиг үлдээчих. Манай Жанди улаанаар уруулаа боддоггүй 10 жилийн хүүхэдтэй. Нөгөө залуу нь уруулаа ямар ч гэсэн уулаан өнгөр бодохгүй байх гэж бодохоор нөгөө хоньны ярьс нөмөрсөн чон буюу нөгөө найз нь сони мутгаад ээжээ. Тэгээ юу болсноо ойлгох өгөөгүй Жандиг маань сургуультай ирэхэд 3 хүн гарч ирээд үстэд авлаа. Үргэлжлүүлээд чи Жимфүүг хуурж ийн гэдэг чинь биднийг хуурж байна гэсэн үг гэлээ гэж хэлээд хэлэхгүйгээр Жандиг харав. Учир хөвдөл юу болсон бэ гэвэл өчигдөр шөнийн залуу Жандиг манараад унахад нь хамт нэг оронд зураг даруулчихсан. Тэрийгээ сургуулиар тараачихсан ажээ. Тэр зургийг нь харсан Жимфүүч сонирн байдал орж байгаа маа. Ядаж явахад Жандич бүр учир байдлаа тайлбарлаж чадахгүй байсаар байхад нь Жимфүү хэлж байгаа. Өнөөдрөөс эхлээд би чамайг танихгүй шүү гэж хэлээд энэ хоёрын хэсэг зургийн харилцаа өндөрлөлөө. Жанди маань яах вэ? Над юу болчихов гээл эрс сурал болоод амжилт олсонгүй. Гэхдээ энэ удаа F4-ийн Үбин Ижүн 2 Жандигийн маань мөрдлөгийн ажил тослолоо. Тэр хоёр өөрсдийнхээ аргаар хайж хайсаар нөгөө хамт зураг даруулсан залууг нь олоод өөрсдийн байцаалтанд орууллаа. Энэ үеэр сургуулийнхын өмнөхөөсөө илүү чангаар Жандиг тэглээд эхэлжээ. Жимфүү хоёрын Жандигийн зураг даруулсан өрөөг олоод ч гэсэн уурлаад байж байхад нь Жандигийн хоньны янс нөмсөн найз нь орж ирээд тэр явдалтай охиноос ч бити ингэж гэж мэгээд Жандиг харааж гарлаа. Тэрийг нь сонсон Жимфүү чиний найз үстэй гэх нөгөөдг нь тэр чамайг надаас булаасан гэж үгээд авч өгч байна. Энэ үед Жимфүү хэрэг нэг л биш вэ гэдгийг ойлгож эхэллээ. Энэ найз нь одоо Жимфүүд одоо талтай болохоор ийм балаа юм хийсэн байгаа л да. Ямар ч найзын үнэргүй шаар байна. Манай Жанди уг нь өөрийг нь Жимфүүгээс хамгаалснаасаа олж зөндөө дээрлэхүүлсэн ш. Тэрийг нь ч бодлохгүй ар нуруур нь хотог зоосон байна. За тэр орон сургууль дээр хүүхдүүдийн дээрлэхэд үргэлжлэсээр л Жандигийн дугуйг нь бүр нийлээ шатаашгсан ч явж явах шиг. Энэ үеэр Жимфүү гарч ирээд ир хүн гэдгээ харуулж Жандиг тэврээд авлаа. За тэгээд Жандиг гэртээ авчираад хувцсыг нь сольж өглөө, нүрийг нь цэвэрлж өглөө. Ер нь Жимфүүгийн хэл аманд болдгоо болохоос шуган дэжгүй юм шүү. Нөгөө мөрдлөг хийжсэн хоёр маань хоньны ярьс нөмөрсөн найзыг нь олчихсон Жимфүү дээр авчирлаа. Хоньны ярьс нөмөрсөн охин багасаа л Жимфүүг харж явдаг гэсэн бөгөөд баг багтаа Жимфүү таалагддаггүйгээсээ болоод сургуулаа сольсон ч гинэ. Гэхдээ тэгээд энэ хоньны ярьс нөмөрсөн нөхөр болохоор Жимфүү таалагдахын тулд 20 жил болгон гоо сайхны хаалганд орсон ч гэж байх шиг. За яг тэгээд ер нь учир начир нь олдсон болохоор Жимфүүч буцаа жаргалтай болж байх шиг байгаа юм. Жимфүүгийн тонсон Жаниуг өглөөс ирэхэд нь урд нь үйлчлэгч нар нэг ч гэсэн шинэ хувцас барьчихсан зогч байна. Энэ үеэр Жимфүү Жандигийн гэрт ирчихсэн гэрийнхэнтэй нууцаад байж байлаа. Сургуулаар хоньны ярьс нөмөрсөн охины хамаг үнэн ишлэгдээд Жандиг дээрлэх гэдээсэн гарууд нийлж гисэн хоньны ярьс нөмөрсөн охиныг дээрлэх гээд унлаа. Гэхдээ яг Жанди маань бүх төрлийн дээрлэлтийн эсрэг юм болохоор болохгүй гэд анхааруулад өнгөрлөө. Энэ явдлын дараа Жимфүү сургуулийнхаа өмнө гараад хэлж байгаа. Энэ өдрөөс эхлээд Жанди Жимфүүгийн найз охин Жандигийн үг үйлдэл минийхтэй дүүцэн шүү гэд бүр зарлж авлаа. Гэтэл хойноос нэг хоол би эсрэг хүсэж байна гэвэ. Тэр нь болохоор өмнөх анги дээр Парис руу анхны харийнхаа араас явсан жихүү байж байлаа. За ер нь олонний өмнө үерхлээ зарсны дараа Жимфүү үерхлийн бэлэгчхүү Жандигийн гэрлүүнд бүрэн тавилга цаглагаар хэрэгсэл явуулчихсан. Аав ээж нь энийг хараад бөөн баяр болж байна. Жанди ч яах вэ ийм юм дург юм болохоор бүгдийг нь буцааж өгнө гэж зөрүүдлэн байж арай хэм буцаав. Үерхлийн дараачийн бэлэг нэгснээ шууд хувийн онгоцоор аялал дагуул явчлаа. Тэгснээ Жандиг ганцаараа байвал өөднө гэд найзыг нь хүчээр аваа явчихв. Онгоц газардаж далайн эргийн арал дээр газарлаа. Ижүн Гайл хоёр ч гэсэн бас болцоод байгаа юм шиг өнгөрнө. Жимфүү харин Жандиг хөнгүү жижигхэн арал дээр авчирчихсан болзоо хийгээстэй. Тэгж байгаад их романтик юм аа. Жимфүү бүр нэлээд дурлцжээ. Хөөхөөр хэмээр айдл байна. За тэгээд энэ хэдийн маань аял үргэлжсээр л Жанди усан зэлтийн хорхотой болохоор ганцаараа сэлсээр л байна. Тэгж байгаа шүрмсэн татсан юм уу яасан чивээ тэглвэ. Тэрийг нарсан Жимфүү аврахыг хүссэн ч трамон хөдөд бүр хацчлаа.
Харин энэ үеэр жихүү шууд гүйж гараад амийг нь аварлаа. Жимпюг 8 настай байхад нь хулгайлж гэрээс нь мөнгө шаардаж өжээ. Тэр үед бас живж байсан учраас живх травматай болсон аж. Тэгэхээр уснаас маш их айдаг болж байгаа юм. Аялын өдөр дуусаад Жимпю нэг хөрхэн Жандид хөлний бугав зөөж өглөө. Харин нөгөө эмо бой жихүү маань ганцаараа далайн ирэг дээр сууж байна. Гэхдээ тэгсэн тэрийг Жанди болоод харчнаа. Тэгээд энэ үед нь жихүүгээ тэрвж мөрөөд бүр балаарад байлаа. Жанди ч яг цутаар гараад иртэл Жимпю өөрөө нэгэн гадаа хүлээгээд өж байна. Гэхдээ тэгээд түрүү салахтаа нөгөө өгсөн зүйлтийг нь жинхүүгийн урд үлдээчихсэн байна. Гэхдээ жихүүч тэрийг шууд зүүцэн явж байхаар нь мэдээж тэрийг нь Жимпю болоод харчин л та. Ядаргатай нас. Ингээд давхар буруу ойлголт үүсээд байгаа маа. Жихүү одоо албаар хорлох гэдэг юм уу? Яад гэх байгаа бүүмэд. Найзыг нь хайр дурлал нарэ гэж бүтэлтэй явж байхад нь айгүй гай болчлоо. Гэхдээ Жанди тэгээ яаж явахад нь хаана хизээ тэр зүйлтэй алга болсноо мэдж байгаа ч юм алга. За тэгээд дараагийн хэсэг эхлэхэд залуус өнөөдөр волейбол тоглож өрсөлдөнө. Тэгтэл нөгөө жихүү Жимпюд бугуучиг нөгснө. Жанди дөгөөрөө өчигдөр унаачихсан юм гэж хэлэхэд нь Жимпю бүр манараад эхлэвэ. Тэгин штэ. Амралтын газрын хаан нэгтээ Гаил, Ижүн хоёрын дунд бас нэг юм болоод байна. Ярин дундаа Жандигийн найз Жандиг Жимпюгоос өөр залуу сонирхдаг гэд хэлэн хэлтрээд хэлээд байлаа. Яандаа энэ хоёр. Жимпю хоёрын Жандиг дагуул нисдэг тэргээр зүрхэн хэлбэртэй арлын тогтцыг харууллаа. Тэгж харуулж байхдаа би энд хайртай үнэ авчирсан гэж боддог байсан юм аа. Гэллээ. Бас л романтик юм болж байна л да. За нөгөө талд жигүүгийн анхны хайр Парис дээрээ тентхийн ёогч гинүү мэдэхгүй нэг тиймэрхүү хүнтэй гэрлэхэр болсон юм байна. Тэр мэдэнээс болоод жихүү эмороод ганцаараа сууж байла. Мартаж чадахгүй, хамт байж чадахгүй яасан ч хэцүү юм дээ. Тэрийг харсан Жанди жихүүг харж өрөвдөд бүр болгоо байла. Сүүлдээ дэрэгдэн очиж суулаа. Гэхдээ тэгтэл жихүү хэлж байгаа. Би яагаад чам шиг охиныг хайрлаж чаддаггүй юм бол гэж хэлснээр Жанди барьж аваад үнсчлээ. Яг юу гэсэн ч үг юм. Зүгээр чамайг хайрлаж чадахгүй гэснээ барьж авч үнсгэр ч одоо юу ойлгох ёстой юм бол хайрлаж чадахгүй бол яах ч үнсдэг байна. Яалтчгүй л улаан тог юм да. Гэхдээ тэрний хажуугаар өнгөрч байсан Жимпю харахгүй бол одоо ямар солонгос гэнэ болох вэ? Жимпю бол яг дэлбэрэх гэж байгаа юм чинь. Гэхдээ тэглэлүүдээ сайн найз нь ганц найрж байгаа огонтой хошуу хамаа нийлүүлээд байж байхаар. Гэхдээ тэгээд Жимпю ч үргэлжлүүлэн жихүүтэй байгуулсан амт нөхдийн барилгаа таслаад Жандиг хоцорсон хорвоо болгоо хийчлаа. Маргааш өглөө нь Жимпю ганцаараа онгоцоор харьчихсан байлаа. Яалтчгүй л драматик л да. За ингээд сургуулийн сурагчид маань хичээл номонд орлоо. Сүүлдээ сурагч гэдгийг нь мартах чинь штэ. Тэгсэн Жимпю сургуулийн хүүхдүүдэд цуглуулад мэдээлэл хийвэ. Тэгээ ингэж хэлж байгаа. Жихүү энэ өдрөөс хойш F4-ийн гишүүн байха болсон. Мөн маргаашнаас Жихүү Жанди хоёр сургуулиас хөөгдсөн гэж авлаа. Гэхдээ дургуг нь үргэсэн хүүхдийг сургуулиас хөөгөөд яалтчгүй Баян айлын ирэх бацаа юм да. Сургуулийн чахавтэ дээрлэх чаддгаараа Жанди дээр ирээд долын ярьж гарнаа. Нөгөө өөрсдийг нь хамгийн хөөрхөн 3 гэдэг октод ч гэсэн дутахгүй бас ирж байгаа маа. Энэ 3 байнгын далдах байхаас одоо залхдаг юм бах та. Энэ үеэр Жихүү гарч ирэн Жандиг хэрүүлж гураас өмөрвөө. Ингэж өмөрөөд байхаар нас дайжгүй ч юм шиг гэхдээ зарим үйлдэлүүд нь нас хэцүү л дээ. Үзэн солилцоход Жанди Жимпютэй учир начраа олцох байдал байна. Даанч нөгөөтгөн Жандиг харчаад шууд цухтаач энэ төр. Сүүлдээ бүр муур болгондож байгаад машина унаад алга боллоо. Жимпюгийн араас гүйж байтал амар кул стил имижтэй эмэгтэй гарч ирэнгүүтээ Жандиг мань машиндаа суулгаад Жимпюгийн араас жилээ машин барина гэж солиоруулж байгаад Жимпюг гүйц цогцолоо. Машины жолооч одоо Жимпюг барьж аваад бас нүүр нүдгүй балбаад эхэллээ. Гүй тэгсэн эн чинь нөгөө нэг Жимпюгийн эгчин юм байна шүү дээ. Гэхдээ Жимпю шиг дүүтэй бол хэсэгтэл алганы амт үзүүлэхгүй бол бас болохгүй л дээ. Жимпюгийн эгч нь үргэлжлүүлэн Жандиг машиндаа суулгаад гэртээ авчираад Жандиг сэтгэл санаагаар дэмжиж өглөө. Нөгөө талд Жихүү Жимпютэй учир начраа олох гэж үзэж байна. Гэхдээ тэгээд хоёр тулчсан эгөөтэй гаравч нь учраа олох гэж юу аах вэ? Улмал нөхцөл байдал хүндэрнэ. Маргааш өдөр нь болоход Жимпю сургуулийнхаа захирал дээр ичгсэн Жихүү Жанди хоёрыг сургуулиас хасахгүй бол ажлаас чинь хална шүү гэдээ бүр дарамтлж байна. Энэ үеэр харин авралын од гимээр Жимпюгийн эгч нь орж ирнэ. Жимпюгийн чихний үлгийг нь буулгаж байгаа маа. Эгчийн бацалтан доор Жимпю Жихүү хоёр тэмцээн зохиож өрсөлдөөд хожигдсон бууж өгөр болов. 3 тэмцээн суглаад 2 дээр нь ялт авсан хожих юм байна л та. Эхний тэмцээн морин уралдаан тодорч Жимпю яллаа. 2 дугаар тэмцээн нь машины уралдаан байлаа. Жихүү явахтай багтаа аав ээжигээ машины устаар алдаж байсан травматай учраас машин барьж чаддгүй юм байна л та. Хэдий травматай ч гэсэн айцаа ялан дэлэн Жихүү ялтай байгаа болов. Харин 3 дахь тэмцээн нь усан цэлэлтээр өрсөлдөхөр болов. Жимпю усан цэлэх ямарч боломжгүй учраас Жимпюгийн оронд найзууд нь цэлэхэр болж 2-ын эсрэг 2 усан цэлэлт боллоо. Нэг талаас Үбин Ижүн 2, нөгөө талаас Жанди Жинхүү 2 гэжээ. Жанди хэрэг сүүлийн тэмцээн дээр ялагдвал сургуулаас хөөгдөх учраас сэтгэл зүйн тогтворгүй байлаа. Энэ үеэр Жандигийн гэрийнх нь охиноо сургуулаас хөөгдөх гэж байгааг мэдээд бас зүгээр байсангүй Жимпю дээр очиж ойчлахгүй гэж хэлээд байж байна. Гэхдээ яг тэгээд охиных нь л дажгүй сургууль төгсчихсэн гэсэнтэй л тэгж хэлж байгаа л да. Ингээд ээж аавынхаа хүсэлтээр Жимпю дээр очиж уулзлаа. Жимпю Жандигаас асууж байгаа. Яагаад Жихүү юм бэ гэж асуунд драма тавьж байснаа Жандиг тэрвэрэд одоо ч оройтойгоо над ганцхан үгэлээч энэ гэлээ. Жимпю минь дээ айгүй хүчээр сэтгэлийн ишгэлэх гэдэг юм да. Бүх зүйлийг шийдвэрлэх сүүлийн тэмцээн эхэлж бүгдээрээ ус руу шумбан орлоо. Жанди маань жараагаа шиг сэлдэг юм болохоор ялтыг оолж чадлаа. Ингэж л Жанди Жихүү хоёр сургуулаасаа хөөгдөхөөсөө болцсон юм. Нөхцөл байдал амцсан учраас Жихүү Жандиг болзоонд өрснээр Жандигийн баг хүсэл мөрөөдөл нь биелэлээ боллоо. Гэхдээ Жихүүтэй болзоонд явж байхад нь бодолд нь Жимпю эргэлдээстэй.
Тэр хоёрын болцоог Жимпүү нууцаар ажиглаад явж байна. Жимпүүгийн ингэж дагаж мөрдөх нь баг хобби юм шүү дээ. Жихүү Жанди хоёрын болцоо үргэлжлэж байна. Жихүү Жандиг гэртээ дагуулад ирлээ. Гэрлүүгөө дагуулад орохыг холоос ажиглаж байсан Жимпүү бүр дэлбэрхнээ. Гэрийг нь хашаа хөшгөлөөд л. Тэгж байгаа жаахан бронктой юм уу да энэ Жимпүү чинь. Нөгөө талд Жанди одоо өөрийгөө л Жимпүү талтай гэдгээ ойлгосон юм уу? Яасан? Нэг тиймэрхүү боллоо. Яасан ч оройтож ойлгодог юм дээ. Гэхдээ тэгээ явах дээ Жанди таягдсан Жихүү найзуудыгаа дуудаад балаа ярьж гарлаа. Жандиг байдаг л охин амархан охин энтергээд сонь сони яриад байна. Балаа ярьж байгаа Жимпүү тэмх нүдүүлэхэндээ. Сүүлдээ тэгээд чамайг үнний чинь хэлүүлэх гэж жүжиг тавьсан юмтер гэлээ. Зүгээр л үнний хэлээд ярилцчих болдгүй бахта дандаа л юм хойлоо мад дуудаж байгаа юм. Ингээд үзэг солигтоод Жандигийн утсан Жимпүүгээс дуудлага гарч Жанди шууд л гэрээсээ гарч гүн имлэг явлаа. Гэхдээ тэгсэн Жимпүү имлэг тухаангүй амьсгалын аппараттай өвтөж байна. Найз нь Жандиг орж ирэнгүүт шууд жүжиг эхлүүлээл ингэж байгаа. Жимпүү сэрэлтээ Жанди ирчлээ гэж уйлан барин драм тавилаа. Жанди ч одоо Жимпүү сэтгэлдээ юм хойно усан нүдлээд бүх юм миний буруу намайг уучлаарай гэж хэлж чинь. Тэрийг сонсон Жимпүү гэн шууд ухаан орснол худлагаасаа Жандитэй эвлэрэх гэж сүрийг бадрасан юм баха. Одоо нэг юм учир начраа олцоод эвлэрвэ. Жимпүү Жандиг лакшери газруудаар дагуулж яваад л болцоо нь үнэн романтик байлаа. Нэг өдөр Жимпүү Жандигийн гэрээ үүдэн дээр ирчихсэн ээж аавд нь намайг өнөөдөр хонуулаач гэж хэлж авна. Тэгсэн Жандига ээж аав нь унтлагын өрөөнөө томоо орцсаад тавуулаа унтлаа. Жанди уг нь тусдаа өрөө дээр нэ яагаад хамт бүгдээрээ унтаж байгаа юм бол бүү мэдээ. Жимпүү ч ирээдүйн хадам дүү хоёртаа бас тас тэврүүлэн шүнийг өнгөрөөсөн юм да. Маргааш өглөө Жимпүүгээс бусд нь айл ирцэрчсэн өглөөний хоол идэх гэж ширээндээ цугларчжээ. Өнөөдөр Жандигийн гэрийнхний кимчиний нөөцөө базаадаг өдөр байж тараад Жимпүү амьдралдаа анхудаа кимчи дарахад нь гар хөлөөрөө оролцож үзлээ. Гэр бүлийн халуун талаан байдлаас сод уссан Жимпүүд бол диваачнд ирчихсэн юм шиг байлаа. Найзууд дээр ирчээд та нар кимчи дарж үзсэн үү гэж асууснаа. Дараа нь та нар амьдрал үзээгүй байна даа л гэв. Амьдрал үзэх нь кимчи дарах гэдэгтээ ижил ойлголт юм байлгүй те. Арай гэж учраа олсон осуудыг Жандигийн найз нь давхар болзон дөрөөд Жанди Жимпүү хоёр анхны давхар болзондоо явж үзлээ. Жандигийн найзынхаа найз залуу нэлээд том хүүхдээ гарч чухам Жимпүүтэй ах トゥ болох юм гинэ. Сүүлдээ Жимпүүг дагуулж копинд гарахтаа Жимпүүд илүү өөрхөн танилцуулаад өгөх интер болоо явчлаа шүү. Илүү дутуу айс цанг нь удаан твцсэн Жимпүү одоо нэг сайхан дэлбэрэх боломж гарч ирж олон хүүхдээ залуу бүр гөвөө тавива. Зодооны шалтгааг нь мэдэхгүй ч Жанди Жимпүүг хараад буруугаар ойлгоод нөгөө залуугаас уучлахгүй гэж тэнэгдэх юм да. Үүнээс ч нэлээд хүчтэй маргалтаад үгүй тэгээд бараг дахиж харьцахгүй дээрээ туллаа. Нөгөө талд найзынх нь найз залуу шүү өмнө тэр зодооноос хойш найзтай нь холбогдоогүй болж таарлаа. Жанди найзаагаа дагуулад нөгөө залуудаар очиж хамаг хүчрэг нь тайлбарлах юм болоод нөгөө хоёр охин нөгөө залуугийн эрэл гарва. Тэгсэн нөгөө нэг харын өмнө өөр охин дагуулчихсан. Баян айлын залуу нэг хачин охинтой нийлжсэн байхаар нь хөөрхөн охинтой танилцуулъя гэсэн чинь зодоон дээрээ тулсан гэд хамаг юмаа ярьчихсан явж таарна. Болсон явдлыг сонсон Жанди нөл өөр нөгөө залууг өшөглөөд авлаа. Ингэж харахаар Жанди Жимпүү хоёр хоорондоо нэлээд төстэй гарууд байгаамаа. Би үедээ тохирсон ч юм уу гэмээр. Үзүүлсэлтход Жандигийн найзын зүрх сэтгэл нь бүр шалбааг болчихсон гадаа хуйлаас үж байлаа. Нэг хачин юмнаас олж бүр хайр нөлөөс байгаад. Харин энэ үеэр үүж нь хажуугаар өнгөрч тараад энэ хоёрын дунд бас учир урах шинжтэй. За ингээд салаа хайрын төвш гол хоёрын төхрөгөө боцон орё. Жанди ч өөрийнхөө буруу байсныг ухаарад очиж уушлах хууж үзлээ. Энэ хоёр ч одоо холион бантантай уулзраа олцоод өндөрлж байна да. Ингээд дараагийн хэсэг болоход Валентины баяр болж Жанди анхны удаа Жимпүүг болцоонд өрөөд явлаа. Жанди маань бас гар хоосонгүй Жимпүү зөриүүлэн шоколад хайлж өгчээ. Хэлбэрт оруулаад Жимпүүтэй адилхан буржгар хөвтэй шоколаднууд хийж өгсөн чинь Жимпүү бөөн аз жаргалаа. Жанди тэгээ Жимпүүг дагуулж ирсэн Валентины баяраар зохион байгуулдаг шинэ утасны шагналтай хосын тэмцээнд ор санаатай өрсөн юм байна л да. Жимпүү ч одоо гүргэрийн болохоор баг төрүүлэх гэж сүүлийн хостой нь өрсөлдөж байхад гинт Жимпүүгийн ээж нь хаанаас ч юм гараад ирлээ. Үгүй тэгээд зөндөө олон хамгаалагч нар Жимпүүг чирээд аваад явсан. Бүр яадаг юм баг бүүм. Харин нөгөө талд Жандигийн найз нь ижүүнд баярснаа илэрхийлээд шоколад өгөх гээд урлагийнхэн гадаа зогсож байгаа. Үгүй гэтэл нөгөө уран бүтээлч маань хоёр охин суугадаад урлан руугаа орж идэг шүү. Урлан руугаа ортолонд Валентины бэлэг гээд овоолчихсан их юм байна. Тэрийг нь хараад Жандигийн найз нь бас л сонирн байдалд оров. Энэ мэн одоо хаягдж дуусахгүй юм да. Энэ үеэр Жимпүүгийн ээж Жандигийн гэр бүлийн талаар хамаг ямиг нь судалчихсан сууж байна. Ер нь нэг айхтар болох гээд байна да. Арай гэж нэг юм учраа олох гэж байхад нь ээж нь энэ хоёрын харилцааг нь бүр самарчих үйтэй. Жимпүүгийн ээж шууд Жандигийн гэрийн дээр хурж ирлээ. За тэгээд Солонгос киноны дүрмийн дагуу танаа охин чинь миний хүүд наалтсан шарилж миний хүүгээс сал гэд 300 сая вон өгөх гэд үзлээ. Жандигийн ээж нь урандаа Жимпүүгийн ээж нь толгой дээр дав сасгаад хөөд явуулчихва. Гэхдээ тэгээд охиноо одоо хөөд явуулсан болов гэсэн чинь ингэж байна. Хэрв манай охин Жимпүүтэй гэрэлчвэл юу 300 сая тэрнээс их мэрдэг байгаас тэгж авсан. Гэхдээ тэгэхээр 300 сая зүгээр багцсан юм байна л да. Жимпүүгийн ээж юуг зүгээр авах вэ? Маргааш өдөр нь хэм цэвэрлэгээний газрыг нь хаалгачихсан. Тэрнээс болоод Жандигийн гэрийнх нь гадаа боов зардаг боллоо шүү. Тэрийг мэдсэн Жимпүүгийн ээж нь Жимпүүтэй хамт гадаа боов зарж байсан газар дээр нэрээ тодтолж авахдаа Жандиг мань доромжлоод явлаа.
Жимпүүчүүдээ бас юу зүгээр авах те ээжээгээ нь Жанди дээр өчлөө. Жимпүүгийн ээж нь явдлын дараа зүгээр суусангүй. Жандиг нь гэрийнхнийг дарамтанд оруулж байна. Ингээд гэр бүлийн санхүүнд хэцүүцсэн учраас Жанди хэд хэдэн газар давхар ажил хийдэг боллоо. Нэг өдөр зөөгчийн ажиллаа хийж байхад нь нэг ах ирээд загвар өмсгчээр ажиллаарэ гэд нэрийн утсаа өглөө. Уламд ордоод байгаа гэрийнхээ санхүүгийн төлөө тэр газар нь очиж загвар өмсгчийн ажил хийж үзэхнэ. Ажил эхлээл ингийн явж байсан сүүлдээ Жандиг хагас нүцгэн зураг даруул гэд хүчлээд эхлэвэ. Жандиг эсэргүүцэд байхад нь эхлсэн ажлаа дуусгах гэд бүр амар юм болж байхад нь нэг залуу гарч ирэн аварлаа. Гэвгэнд гарч ирснээ авраад цагаан мортой хаан юм уу хашийн. Тэр залуу нь явхдаа ингэж байгаа. Дахиж уулзнаа Жанди гэв. Бүр Жандигийн нэрийг хүртэл мэдчихвэдэг ноот юм да. Тэгс нөгөө авдаг залуу нь хэд хоногийн дараа жухам нэг сургуулийн хүүхд тууж тарлаа. Тэр залуу нь бүр кинод модель юм гинэ. Жухам л ижил амьдралтай бас ижил үзүүлэлттэй юм баха. Сүүлдээ манай охиныг бүр студийн цагийн ажилд оруулж өгөв. Жандиг одоо студид туслах ажил хийж байхад нь зурагч нь хараад модель их санал тавилаа. Шууд Жандид анх хараад л шууд таалагдсан ч гэнэ тиймэрхүү яриад л байна. Үргэлжлүүлээд өөрийг нь аварсан залуутай хамт зөндөө зураг дарууллаа. Тэр зургууд нь шууд сэтгүүлийн нүрэн дээр гарчиж. Гой тэгсэн тэр зургийг нь харсан Жимпүү амар хардаад л бүр маргалтад авч байна. Энэ маргаан даймжраад бүр салтанд хүрлээж аваас. Энэ хоёр одоо хэд тээж салчив. Сасны дараа Жандид болон Жандиг аварсан залууд улаан карт ирлээ. Үүний дараа дээрлэхэл дахиад л ихнээсээ эхэлж байгаа юм. Чөтгөрийн тойрог шиг. Нэг өдөр Жандигийн дээр савтай цэцэг унаад ирлээ. Бүр айхтар аюултай боллоо шүү. Тэр дээрлэхчихүү дэглэлчихүү үргэлжилсээр нэг өдөр хичээлэн туршлын танхим руу шилжсэн гэсэн мэдээгээр хичээлийнхээ танхимд сууж байтал унтуулдаг хий Жандигийн байсан өрөөрөө шидчихлээ. Жанди хий гарч байгааг анзаарах үед нь бүх хаалга цонхууд нь түгжигдсэн байдаг. Тэрнээсээ болоод манараа ухаан алтад нөгөө залуу гарч ирэн тэврээд явлаа. Тэгснээ бүр гэртээ авчираад орондоо оруулчихсан юу хэлээд байгаа юм бол та бүмэд. Ингээд орондоо оруулчихсан байхад нэг дуудлага орж ирлээ. Энэ бүх юм тодорхой гэлтэж байна. Яасан гэхээр Жумпигийн ээжийн зараалаар ийм юм хийгээд явж байхсан байх нэ. Ингээд 2009 оны Boys Over Flowers киноны 11-р анги төгсөв. Ингээд та нар маань үргэлжлэлийг нь хүсчээвэл юу ихээ мэдж байгаа шүү дээ. Удахгүй дараагийн дугаараар уулзъя.